Сайн бацхан өрхөн үзэгчдээ саяны телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн интервэж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Хүүхдийн өвчлөл нас баралт улсын дунджаас өндөр тууштай буурахгүй байгаатай холбогдуулан сум дундын эмнэлэг, сумын өрхийн эмнэлэг, багийн эмч нар зэрэг 24 эмчийн оролцуулан тэдний хүүхдийн өвчний цогц менежментийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 5 хоногийн сургалтыг эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулж байна. Сургалтанд орон нутгийн сургагч багш Ира Арайнаар хичээл зааж оролцогчдыг шиглүүлж ажиллаж байна. Сургалтанд Алтан цогц, Баяннуур, Бугуд, Тоолов, Сахсай, Дэлүүн, Ногоонуур, Сэнгэл, Мэрэм, Жансаяа, Чибагер зэрэг байгууллагуудын багийн эмч нар оролцож байна. Энэхүү хүүхдийн өвчлөлийн талаар эмч нар дараах мэдлэгийг зайлшгүй эзэмшсэн байх ёстой юм байна. Үүнд өвчтэй хүүхдийг 2 сараас 5 нас хүртэл ангилж үнэлэх, эмнэлэгт яаралтай хэвтүүлэх болон яаралтай хэвтүүлэхийн өмнө эмчилгээг эхлүүлэх, өвчтэй хүүхдийн давтан эмчилгээг хизээ хэрхэн хийх, мөн гэрээр болон зөвхөн эмнэлэгт хийх эмчилгээний зарчим, хүүхдүүдийн хооллолт, витаминжуулалт, дархлаажуулалтын үнэлэх, харилцаа болон зөвлөгөө өгөх зэрэг мэдлгүүдийг зайлшгүй эзэмшсэн байх ёстой юм байна. Өнөөдөр манай эрүүл мэндийн газрын санаачлагаар хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт зохион байгуулагдж байна. За уг сургалтыг манай орон нутгийн сургагч багш Ира Арайнаар чиглэлэн зохион байгуулж байна. За сургалтанд Алтан цогц, Баяннуур, Бугуд, Тоолов, Дэлүүн, Цэнгэл, Мэрэм өрхийн эмнэлэг, Чибагер өрхийн эмнэлэг, Жансаяа өрхийн эмнэлгийн эмч нар болон багийн эмч нар хамрагдж байна. За яг одоо хүчмийн сургалт маань энэ жилдээ одоо 3 удаа сургалт зохион байгуулагдана. Сургалтын одоо удирдамжийн дагуу нэг удаагийн сургалтанд 24 эмч оролцох ёстой. Тэгээд нийтдээ энэ жил бид нар 72 багийн эмч нар болон их эмч нарыг сургалтанд хамруулнаа. За энэ сургалтыг зохион байгуулснаар 0-5 насны хүүхдэд үзүүлэх одоо эрүүл мэндийн тусламжийг сайжруулах, тэднийг одоо өвчлсөн үед нь эрт үнэлж, оншиж, эмнэлгийн тусламж үзүүлэх одоо цаашдын зорилго нь болохоор хүүхдийн эндэгдлийг бууруулах гол зорилготойгоор зохион байгуулж байгаамаа. За сургалтын зардал санхүүгийн дэмжлэгийг эрүүл мэндийн яамны эрүүл мэндийг дэмжих сангаас ирүүлсэн байгаа. Сургалтанд оролцогчдод болохоор зэрэг сургалтын 6 төрлийн ном гарын авлага одоо ширээний хүснэгтэн тогтмолоор хангаж байгаа. За эмч нар маань цаашдаа энэ гарын авлагуудаа ашиглаад одоо хүүхдүүдийг одоо эрт үзэж онцлож эмчлэх одоо хүндрэлтэй сэргийлэх боломжтой болно. Би Сагсай сумын эрүүл мэндийн төвийн доторх их эмч Нурлан байна. За би өнөөдөр Баяулгийн аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтанд 5 хоногийн сургалтанд хамрагдж байна. За энэ хүү сургалт маань эмч мэргэжилтнүүдэд маш өр өгөгчтэй сургалт болж байна. Мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Өнгөрөх жуунд мал хулгайлах гэмт хэрэг нийтдээ 24 бүртгэгдсэн байна. Үүнийг 2017 онтой харьцуулж үзэхэд 6 хэрэгээр өссөн үзүүлэлттэй гарсан байна. 2019 он гарсаар 1-р сард 2 хэрэг бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар нийтдээ 4 мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг аймгийн цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мэдээллээ. Мөн намар болон хаврын үйлрэлт мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн гардаг байна. Яагаад гэвэл малчид малаа эзэнгүй орхидог, мөн аймгийн хэмжээнд 6 мал нядалгааны үйлдвэр бий болсноос хойш мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм байна. Иймээс ард иргэд малаа эзэнгүй орхихгүй байх алга болсон тохиолдолд яаралтай аймгийнхаа эсвэл сумынхаа цагдаагийн байгууллагууд нэн даруй мэдэгдэхийг аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа. 2018 онд мал хулгайлах гэмт хэрэг нийтдээ 24 бүртгэгдсэн. За үүнийг бол 2017 оны харьцуулж үзвэл одоо 6 хэрэгээр өссөн үзүүлэлттэй байгаа. За энэ юутай холбоотой гэвэл зах зээл одоо мал махны үн нэмэгдсэнтэй. За мөн одоо аймгийн хэмжээнд мал нядалгааны газрууд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар одоо 6 газар малны нядалгааны
газрууд ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой одоо мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. За 2019 он гараад 1-р сард бол 2, за өнөөдрийн байдлаар одоо 4 мал хулгайлах гэмт хэрэг бүрдэгдсэн. За үүнтэй холбоотой тусгагдсан газраас орон нутг, за мөн одоо гар үсэл хэсэг зарах хэмжээнүүдийг зохион байгуулсны одоо үр дүнд үлдэгдсэн одоо 4 гэмт хэргийн одоо үйл зөвмөсийн одоо эзэн холбогдох шиг олж тогтоочсон байгаа. За энэний хүрээнд бол тусгагдсан газраас одоо хуулийн дагуу холбогдох одоо шалгуултууд явагдаж хэрэгүүд одоо шалгаж байгаа болно. За иргэдтэй ханд чиглэлт одоо мал хулгайлах гэмт хэрэг бол одоо ихэвчлэн одоо намар хаврын цагаар одоо үлдэгддэг. Тийм учраас одоо хаврын цаг одоо ойртож байгаа толгойд одоо мөн одоо зах зээл одоо малын махны одоо үн нэмэгдэж байгаатай холбоотой мал хулгайлах гэмт хэрэг үлдэгдэж болж байгаа. Тийм учраас одоо ард иргэд малчд одоо малаа тавь одоо хараагийн хяналтыг сайжруулах, мал алдсан тохиолдолд нэн дээр одоо цагдаагийн газарт мэдэгдэх шаардлагатай байна. Он гарснаас хойш Өлгийн хотын 42 иргэн угаарын хийд хорджээ. Манай аймагт он гарснаас хойш 14 өрхийн 42 иргэн угаарын хийн ордлогод өртсөн талаар аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Хордсон хүмүүсийн 10 хүртэлх насных байсан бол 6 нь 11-ээс 14 насных, 4 нь 15-аас 18 насны хүүхдүүд байсан бол үлдсэн 22 насанд хүрсэн иргэд байжээ. Үнээс 18 хүн хөнгөн 24 хүн дунд зэргээр хордсон бөгөөд хүний амнаас ирсэн тохиолдол хараахан гараагүй байна. Үүнтэй холбогдуулан аймгийн эрүүл мэндийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж тандалт судалгааны ажлуудыг хийж байгаа юм байна. Сануулж хэлэхэд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 27 өрхийн 96 хүн угаарын хийн хордлогоо өндөөртөж 4 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Эрхэм үзэгчдээ энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа баяртай үзэгчдээ.